Та арай 40, 50 эсвэл 60 насыг хөгшин гэж боддог юм биш үү? Тэгвэл дэлхий дээрх нэгэн жижиг арлын хүмүүс 90-100 нас хүрсэн хэрнээ алхаж, гүйж, инээж аз жаргалтай амьдарсаар байна. Энэ гайхалтай газар бол Японы Окинава арал юм. Окинава арал бол Японы өмнөд хэсэгт орших далайн уран амьсгалтай, далайгаар хүрээлэгдсэн арал. Энэ жижигхэн арал нь Blue Zone гэж алдаршсан бөгөөд хүмүүс урт наслах нь олон жилийн судалгаагаар нотлогдсон газар юм. Окинавад хүмүүс эрүүл, идэвхтэй амьдралын хэм маяг баримталдаг бөгөөд дэлхийн бусад оронтой харьцуулахад дундаж наслалт нь онцгой өндөр байдаг. Арлын нийт хүн ам нь ойролцоогоор 1,400,000 орчим бөгөөд дундаж нас нь эмэгтэйчүүд 87, эрэгтэйчүүд 80 насалдаг. Энэ нь дэлхийн дундаж наслалтаас ойролцоогоор 10-аас 15 жилээр урт гэсэн үг юм. Нийт хүн амын ойролцоогоор 0.33% нь 100 настай бөгөөд 4600 гаруй хүн болж байна. Энэ хувь дэлхийн дундажтай харьцуулахад бараг 20 дахин өндөр бөгөөд үнэхээр онцгой үзүүлэлт юм. Окинавачуудын урт наслах нууц нь хэд хэдэн зүйлээр суурилдаг. Нэгт тэдний хоолд маш энгийн бөгөөд өдөр тутмын хоолндоо ногоо, буурцаг, дүүбүү, далайн замаг, загас зэрэг бүтээгдэхүүн голчлон хэрэглэдэг бөгөөд мах, боловсруулсан хоол болон сахарыг маш бага хэрэглэдэг. Тэдний онцлог зарчим нь хара хачибо буюу 80% дүүртэл идэх зарчим юм. Энэ нь биеийг хэд ачаалалгүй зохистой хэмжээгээр тэжээл авдаг хэм маяг юм. Хоёрдугаарт Окинавачуудын өдөр тутмын амьдрал нь байнгын хөдөлгөөнөөр дүүрэн. Тэд спорт зааланд явах шаардлагагүйч алхах, усан сэлэх, гэрийн ажил хийх зэрэг хөдөлгөөн нь тэдний өдөр тутмын хэм маягийн нэг хэсэг. Энэ нь тэдний зүрх судас, булчин, ясны эрүүл мэндийг дэмжиж идэвхтэй амьдрахад тусалдаг. Гуравдугаарт Окинавачуудын харилцаа маш хүчтэй бөгөөд Моай гэж нэрлэгддэг насан туршийн найзын бүлэгтэй байдаг. Хүн ганцаардахаас зайлсхийж, бусдад тусалж, нэг нэгнийхээ стрессийг багасгах замаар эрүүл мэндээ хамгаалдаг. Энэ нь тэдний урт наслах гол хүчин зүйлсийн нэг юм. Дөрөвдүгээрт Окинавачууд амьдралдаа икигай буюу өглөө босох шалтгаан, зорилготой амьдрах зарчмыг баримталдаг. Тэд ач зээгээ харах, цэцэг тарих, бусдад туслах зэрэг өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд эргээр нөлөөлөх зүйлсийг хийдэг. Мөн зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчлүүд нь маш бага байгаа нь 90 настай хүмүүс гэрийн ажлаа хийж, 100 настай хүмүүс алхаж, өдөр тутмын амьдралаа идэвхтэй өргөжлүүлж буйтай холбоотой. Энэ бүхнээс үзвэл Окинавачуудын урт наслах нууц нь хэтрүүлж иддэггүй, байнгын хөдөлгөөн дасгал, эрүүл харилцаа, стресс багтай амьдрал, амьдрах зорилго зэрэгт оршдог. Хэрэв та Окинавачуудыг урт наслахыг хүсэж байвал өдөр тутмын амьдралдаа тэдний хэм маягийг нэвтрүүлээрэй. Эдгээр энгийн зарчмууд нь урт наслах, эрүүл идэвхтэй амьдрахтай туслах болно. Магадгүй та 100 нас хүрэхгүй байж болох ч тэдний арга барилыг дагснаар илүү эрүүл амьдралаар амьдрах боломжтой. Хэрвээ та ийм төрлийн сонирхолтой контент үзхийг хүсвэл лайк дарж, сувгийг subscribe хийж шинэ видеог үзээрэй. Мөн комент хэсэгт өөрийн амьдралд аль Окинава хэм маягийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа бичээрэй.